Өнөөдөр Баянгол дүүрэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сурталчилгааны албан ёсны нээлт боллоо. Бүтэц бүрэлдэхүүн бүтээн байгуулалтаараа бусад дүүргүүдээсээ ялгарч манлайлагч байж чаддаг Баянголчууд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг дэмжихээ илэрхийлж байсан юм а. Хоёр үндсэн зүйл маш анхаарал татж байгаа. Энэ бол Монгол улсаа өрсөлдөх чадвартай болгоё. Нэг орноос хэд хамааралтай биш. Дэлхийн бүх улс орнуудтай чөлөөт худалдааг эрхлэе. Өнөөдөр монголчууд олон тулгууртай эдийн засгаа хөгжүүлээ. Өнөөдөр экспортод юмаа гаргадаг. Энэ нь Монголын брэнд болдог. Өнөөдөр энүүгээр бахархсан ийм одоо бие даасан эдийн засгтай орн болёо гэдгийг хамгийн чухал зүйл хэлж байгаа. Өрсөлдөх чадвартай эдийн засгтай орн бол хоёр дахь чухал асуудал бол Монгол хүнээ өрсөлдөх чадвартай болгоё. Монгол хүнээ үн цэнийг нэмэгдүүлээ. Өнөөдөр Монголын баялаг уул уурхай биш, өндөр байшин биш. Өнөөдөр Монголын баялаг бол эрүүл иргэд, эрх чөлөөтэй иргэд, эрдэм боосралтай иргэд. Тийм учраас Монгол хүн гэдэг одоо ямар хүн байх ёстой юм бэ гэдгийг бүр хүүхэд байхаас нь, залуу байхаас нь одоо яаж хөгжүүлэх вэ гэдгийг мөрөө хөтөлбөртөө нарийн тусгаж өгсөн байна. Тийм учраас Баттулга нэр дэвшиж байгаа дэмжихийг бол нийт монголчуудаа уриалж байгаа юм. Бүтээн байгуулагч Зангарахтай, Тууштай, хөдөлмөрч Халтмаагийн Баттулгыг дэмжинэ гэдгээ Баянголчууд энэ үеэр илэрхийллээ. Би ч одоо ажлыг анхад 89 оны сүүлээс 90 Монголд хэлэхэд хамгийн анхнаас нь дэмжиж явсан анх төсөөлсөдийн нэг л дээ. Тэгээд би Баттулгыг бол одоо хийж явсан ажил одоо ер нь зааш ямар хүн бэ гэдгийг мэднэ л дээ. Тийм болохоор би бол дэмжин. Гэрүүлээрээ дэмжиж байгаа. Ахтунэрээ дэмжиж байгаа. 1990 оны цагаан борин жилийн хувьсгалаар бол харчилсан анхудаа Монголд хувьсгал хийсэн цагаас эхлээд Монголын ард түмэнд эрхчлөөг бол хамгийн ихээр олгогдсон байхгүй. Энийн үр дүн юу гэхээр би энгийн жишээ л хэлье. 1999 онд Наранцралт ерөнхий сайд байгаад анхны жижиг дундуур дээр мөрөө хөтөлбөрийг батлуулж ирсэн хүний нэг бий байна. 2005 онд Элбэдэржи ерөнхий сайд байгаад хоёр дахь үндэсний хөтөлбөрийг батлуулж байлаа. Ардчилсан намын гишүүн Гайг эдийн засгийн байнгын орны дараа 2007 онд байхад жижиг дундуурлын тухай хуулийг санаа ачиж өргөн оруу барьж үйлдвэр худалдааны яам засгийн газар их хурлд оруулж батлуулж байсан. Энэ бол ардчилсан намын бас цог үнэлшгүй том хувь нэмэр болсон. Энэ нь бол ард түмэнд аягүй хэрэгтэй учраас Халтмаагийн Баттулгыг ард түмний нийт олон даяараа дэмжинэ гэдэгт бид итгэж байна. Миний хувьд бол бүрэн дэмжиж байгаа. Ийхүү 2017 оны 6 дугаар сарын 26-нд болох Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцохыг мөн хийх, бүтээх хүнийг хий хоосон харлуулахгүйгээр мөрийн хөтөлбөрөөр нь дүгнэн сонголтоо хийхийг уриалсан юм а.